Тэгээд тэр 3 залуу намайг хүчинсэн. Тэгээ онгоолгоод ороод цагдаа нар үзчихсэн те төрөжл үзчихсэн. Тэгээд яснаа оо ямар ч нустай тийм байхгүй ингээ яваад үт. Энэ удаас амар жигшүүртэй хэрэгээ. Энд охтуудтай ихэд дахиж хизээж битгий юм газар ажиллаарай гэж би одоо үнхээр хэлмээр байна. Би тэр эзэнтэй ярьлаа шүү дээ. Чамар тэр дуурайг нь үүж болно шүү. За өдрийн мэнд хүргээ үзэгчдээ бид Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны хажууд байна. Тэгэхээр энэ байранд одоо Нэндэн спа гэдэг ийм массажны газар үйл ажиллагаа явуулдаг. За энд одоо нэг охин ажиллаж байгаад одоо хохирчлоо. Нэр бүхий хүмүүст хүчин төлөлөө мөн цагдаагийн байгууллагт одоо дуудлага өгчихсөн. Орж одоо чадахгүй байна. Тусламж хүсэж байна гэдэг ийм байдлаар одоо манай редакцид хандсан. Газар дээр нь одоо нөхцөл байдал ямар байгаа талаар сурвалжлагаар яриад байна. Би ингээд 2026 оны 5 сарын 22-нд ингээд өмнөгөө цэгийн мэнээс ажил хайсан. Тэгээд ажлын зар дундаас Нэндэн спа гэдэг энэ газарт ажиллаж байх гэж ирсэн. Тэгээд тэндэр өндөр цалинтай, тип айгуу хүндэртэй гэсэн айгуу тийм зарууд ийсэн. Тэгээд тэндээс сонгоод гайгүй ажил юм болов нэг оюутанд ингээд тодорхой хэмжээний мөнгө төгрөх хэрэгтэй, сургалтын төлбөр хэрэгтэй гэж бодсны үндсэн дээрээс ер нь бол энэ хүү газарт одоо ингээд ажиллахаар ирсэн. Тэгээ анх ирэхэд бол айгүйх тийм сайхан харилцаад өөстэй хчин цалин мөнгөний өгнө, манай тийм дарамт шахалтай авахгүй, ерөөсөө зүг зүгээр хчин дөө ажиллаад хичээгээд дагаад 9 сар хүртэл ингээд мөнгөчөөд аваа гэд ерөөсөө тэгжсэн. Ямар ажил? Энэ нь гулгаан массаж, төрөө булчирхай массаж, бүтэн биеийн массаж, тэнгуүтэй энэ бэлгэвчтэй хөхнө гэд тийм одоо зүйлтэй байсан. Тэгэд би анхандаа шоконд ороод яаж тэгж болд юм уу гэд янгот долноо бэлгэвчээл сайн уух хэрэгтэй гэд тэгжсэн. Тэгээ бэлгэвчл гарч ирэх юм бол ингээд бидний асуудалд орноо гэд ерөөсөө тэгээд бэлгэвчээ сайн уух хэрэгтэй гэдээ ерөөсөө бидэрт агиух загчээсэн. Тэгээд эхний өдөр нь гайгүй өнгөрөөд тэгээ арай ингээд надад айгүйх муухай мэдрэмж төрөө за би өрн байх юм уу дөө гэж бодсон чинь хчин дүү чи амарч байгаа юм чинь дахиад маргааш нь ажиллах гээд хчин бол цалингийн өгнө ерөөсөө миний цалин өгөөгүй. Тэгээд ингээд сунж ажилласаар хагаад би бүхэл бүтэн 3 хоног 24 цагаар ингээд нийтдээ 72 цаг ямар ч нойргүй ингэж ажилласан. Тэгээд чи бол ер нь анхдаа ямар ажил хийхээ мэдчихсэн юм шүү дээ. Анхандаа би ингээд яг тийм ийм амар гэж би анхандаа бол төсөөлж очаагүй. Массаж гингүүт бүтэн биеийг нь массажлдаг юм байна. Ингэдэг юм байна гэсэн тийм ойлголттой бол иржсэн. Гэтэ яг үнийг ихэд ийм хөл гээд тийм амар юмыг бол би үнэхээр мэдээгүй. Би үнэхээр шоконд орсон. Тэгээд өчигдөр гэхэд ингээд одоо тухайн одоо энэ ажиллаж байгаа одоо туристлэгч уянтай эмэгтэйгийнх нь одоо найз юм шиг байлаа. 3 залуу орж ирсэн. Тэгээд тэр 3 залуу намайг хүчинсэн. Үйлчлэл авах нэрэлээд ахын дөө чимээгүй вэ? Захирлыг чинь таньдаг гэд. Тэгээд тэр 3 залуугийнх нь нэг нь цэргийн өнгө гэсэн. Цэргийн дислэгч залтай өнгө гэсэн. Тэгээд тэр надаа хэлийн цэргийн төв газар ажилтдаг гэж надад хэлсэн. Тэнгүүт нөгөө захирал нь надад том арт тал байгаа. Баянгол дүүрэг дээр манай зөндөө найзууд байгаа. Чи бол яаж чадахгүй арт тал байгаа гэд намайг аяух тийм сүрдүүлж ийсэн. Тэгэл намайг чинь өстэйл бүр амар зоцсон. Миний нүүр ам миний одоо хавирга хугарсан. Би одоо ингээд ханиалангууд миний ингээд цэд одоо хөхний доотлол тэр уянг гэд тэр надад түрээсэлж байгаа захирал гээд эмхтэй. Тэгээ намайг амар хүстэй зодоод эндүүгээр миний талхайг ингэж зогсон. Тэгээ шатаар ингэж уруудуулж чирсэн миний үснээс би наад гिचигээ чинь өнөөдөр алчиж санаа амарна. Би алан гэдгсэн. Миний бүр нүүр амыг маш их урсан. Тэгээ би маш их авраараа туслаараа гэж би маш их уйлж арилсан. Тийм нөгөө 3 цутагаа яваад өгсөн. Хамгийн сүүлд дахиад нэг эмхтэй орж ирсэн. Ирэхлээр хаалга онгорхоо байсан. Тэгэл цутаагаад гараад ирсэн. Би маш их уйлсан энэ хотгон дотор. Надад бол үнэхээр аимшигтай байсан. Би үнэхээр энэ насаа үнэхээр алдах бүрэн боломжтой байсан. Маш олон газруудыг ингээд сонсоод фэйсбүүкээр үзээд ингээд одоо цалингийн өгөхгүй зотоод явдаг юм болов хөөгөөд явдаг юм болов гэж бодчих. Үгүй юм байна. Энэ бол хүчинддэг юм байна. Энэ бол ингэж хүний аим насанд халтдаг юм байна. Хүнийг алах тийм аимшигтай зүйл бол үнэхээр байдаг юм байна гэдгийг би одоо бусад залуу охтууд эмэгтэйчүүдэд одоо үнэхээр сэрэмжлүүлж хэлмээр байна. Яг надтай адилхан ингээд алдаа гаргаж иж магадгүй. Гэхдээ одоо бусад эмэгтэйчүүдтэй охтуудтай ихэд дахиж хизээж битгий юм газар ажиллаарай гэж би одоо үнэхээр хэлмээр байна. Одоо цалин муу байсан ч гэсэн бас үнэхээр сэтгэл зүйн хувьд одоо сэтгцийн хувьд бие махбодын хувьд ямар ч тийм дарамт өгөхгүй
нэг тийм трама үлдэхгүйгээр тийм ажил хийгээрээсэй л гэж хүсэж байна да. Энд чинь нэг төрлийн одоо ингээ хуулийн байгууллагын анхааруулдаг тий амар хэлбэр аргаар мөнгө олох хориотой гэдэг ингээ хуультай юм одоо хуультай юм зүйл нь шүү дээ. Чиний ингээд бас анханасаа мэдчихсэн гэрнээ ингээд ирсэн ингээд тэгж шүү дээ. Энэ одоо хоригдчихсан л юм зүйл гэж байна. Би одоо ингээд маш олон газрууд ингээд ажиллаад байхлаар ерөөсөө хориглоогүй болов гэж ботсон. Тэгээд би бас тодорхой хэмжээнээс өөрийнхөө мэдлэгийг бас дээшлүүлэх хэрэгтэй, бас хууль эрх зүйн бас мэдлэгтэй авах хэрэгтэй гэж ер нь бол илүү дахин суралцах хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд одоо бусад эмэгтэйчүүд одоо хандж хэлгээд хуулиа сайн судлаарай, өөртөө хайртай гараад гэж хэлмээр байна да. Анхны хичээлдээ төгсөөд ээж би одоо нэг сургуулийн төлбөр төлөхөө яхаа би танд нэмэр болоо гэд тэгсэн. Тэгээд хаана орсны манай нөхөн бол хэлээгүү. Тэгээд яг өдөр цалин яг ээж боломжийн гэд. Тэгээд би одоо нэг яг ийм газар гэж мэдээгүй. Энэ одоо амар жигшүүртэй хэрэгээ. Энэ дотор одоо хүн амныг хэрэг гаргаж энэ одоо тэр алтан хэм блэ энэ одоо тэр өөрөө хөлсөлж хүмүүс гэсэн бас юутай буруутай. Энэ дотор ямар үйлдэл хийж байгааг ерөөсөө тийм хуулийн хариуцлагаа ямар ч борцоо юу байдаг бүхэл юм яасан. Тэгээд 3 залуучууд тэр бүр захирал хүүхэн эмэгтэй хүн их хүн мөрлөө юу яхаар болоо мэлээд өөрөө яачаад амд нь арих уусан манай охиныг болгоод амд нь арих өгчөөд тэг 3 залуу бүр бэлгэж хийж хагаад яасан гэж байгаа байхгүй юу. Тийм ажил хийж байгааг та мэдчихсэн үү? Би өнөөдөр бол мэтээгүй л дээ. Тэгтээ бол би бас сонсоор надад айгүй аимшигтэй. Энэ одоо үед бол энэ одоо манай охиноос өөр энэ охтуудад одоо сургамж олгоё. Хүмүүс ер нь мэддэггүй ийм газар ажил өндөр цалинтай гэхээр одоо өдөрт нь цалин өгөх юм гэхээр одоо энэ хэцүү нийгэмд бол хүн болгон орно. Хүн амны хаалга тавуулаа нийлж манай охиныг одоо баргалж хаалгачсан байгаа байхгүй юу? Охиноо зэмлэв үү? Би охиноо хэлсэн манай охин. Өмнө эсвэл ямар ийм ажил хийж үзээгээ манай охин бол их сургууль 12 онд дүнтэй төгсөөд тэгээд бас өөрөө бас 2-3 мэрэгжилтэй давхар мэрэгжилт эзэмсэн. Тэгээд яагаад гэвэл ийм ажил явуулсан? Тэгээд яг сургуулийнхаа төлбөрийг төлөе гэж яг ээжтэй хамжиж гэж бодсон. Ингээд зүйлдээ надад ахаад би одоо ийм газар хизээч орохгүй. Энэ одоо олон охтууд сургамж болгоё. Ийм нэг одоо би одоо татан болгоомаар байна гэсэн. Би ясны хуржуу бэртжүү гэдгийг л одоо шалгасан гэсэн. Тэгээд томограф хийлгээрэй гэж одоо хэлсэн. Тэгээд одоо хэвлийн хэсгийн одоо бас үзлэгт орсон. За цагдаа юу гэсэн бэ? Цагдаа өчтөр дуудлага өгөхөд? Өчтөр дуудлага гэж эргээд бол оройцсан байна. Тэгээд нэг нь маргааш өгөх тийм болно гэж хэлсэн. Одоо нэг уцаар ингэж буст хийгээд ингэж хүмүүсээ дууддаг. Тэгээд ингэж дотроос төгччихдэг. Ямар ч тийм ингэж хангахгүй. Хүндэж магадгүй наа. Тэг чи яаж авдаг гэсэн? Нүг дотроос нь хүн ингэж цаадыг ингэж үлдчихэж авдаг. Уцаар яриад уу? Тий. Би ирчлээ. Тий. Тэгээд би ерөөсөө бүр 3 хоногийн би яасан. Би ерөөсөө гарахгүй хэмжихгүй байсан. Оо тийм үү. Тэгээ өөр одоо охтууд энэ байсан уу? Байсан. Нэг охин тэгээд ийм цаатаануудаа мал уцтайгаа яваад. Дахиад нэг 2 охин байсан. Тэр 2 охин тэгээд ажиллахгүй гиyaa. 4-5 өрөөтэй, нэг угаалгын өрөөтэй, нэг одоо амралтын өрөөтэй 250 мянган багцнаас 80 мянган авдаг гэхэд хөхтөө тэгээд булгаа массаж, төрөв булчирхай массаж ингээд одоо бүтэн биеийн массаж, угаалга гэдэг нь авдаг. Чи ер нь энэ юусаа гараагүй гэхээр ичний өөрчлөлттэй байсан. Ер нь аль нэг 10 гарсан байсан. Өдөржин жилээс хойш одоо жил гараа ингээд юу байгаа байхгүй юу. Тэг ямар ч цаг би энийг дөнгөж нэгдэд тахт нь манай энэ үйлчлэгч ч одоо ерөөсөө энд ингээд юу амьдэрдэг. Тэгээ одоо ингээд шөнө орой болохоор л ерөөсөө согтуу эмэгтэйчүүд дандаа залуухан охтууд гарч ороод тэгээд шөнө болохоор залуучууд ингээд ирээд ингээд юу шүнжэнгөө энэгээр хөвлөрөөл одоо орилдож юмтай. Тэгээд би хороонд хэлээ цагдаа дуудаад ингэсэн чинь ерөөсөө онгоолохгүй. Тэгээ онгоолгоод ороод цагдаа нар үзчихсэн те төрөжл үзчихсэн.
Тэгээд яснаа ямар ч нустай тийм байхгүй ингээ яваад өгд. Тэгээ ямар сандээ энийг одоо ямар ирэх дарахтай яадаг газрын одоо бүр гайхаад байгаа байхгүй юу. Тэгэл дандаа ийм жоохон залуухан охтууд ингээ орж гараад. Тэгээ энийг түрээсэлж байгаа эзэнт нь юу хэлэхээр бид нар яаж мэдтий ингээд идэм байлээ. Өөр жишээ нь гэхэд хоёр охин гарч иж байгаа. Эхлээд хоёр сохтоо пепорч би энэ жижиг байхгүй. Тэгээ минь одоо болооч гэсэн. Одоо энэ алтан огц энд бүрстэ ойрлоод бүр чарлаад яагаад мэддэхгүй. Аллаа идлаа гэдэг туу цаатаа ирсэн чи цаатаа орж чадаагүй буцаад яваад гэсэн. Тэгээд дараах нь хоёр охин хоёр залуу араас нь дөрүүлээ гарч ичээ. Шаас охтоо. Шүн болгоо ингээл унтуулахгүй. Үнэн тамаа цай. Энэ манай тийм юу байдгийг одоо ер нь гадралж байна уу? Энэ одоо эхлээд одоо энэ нандэ спа гэдэг юм ахлаар тэгээд нодлон жил юу түрүү жил юу яг ингээд нэг орой ингээд хараал ингээд исэн чинь юу охтууд мохтууд ингээд орой болохоор бага эндээс энэ түрээс юм барил ороодсан. Гэхдээ ер нь бол би гадарлал бид хэд мэдээд байгаа шүү дээ. Удаа дараа тэгээд хэлэхэр чинь тэгээд тоохгүй юм биш. Одоо нууцл одоо тэр эмэгтэйчүүдийг яад одоо тэг эрэгтэй хүмүүс оруулаад идэг болохоор одоо юу хийд юм мэдэхгүй. Бие үнэлүүлд юм уу? Юу хийд юм мэдэхгүй. Массаж хийж өгд юм уу? Та улсын сүүхийн дарга шүү дээ, тийм ээ. Сүүхийн даргач бас тодорхой хэмжээний эрх мэдэлтэй хүн шүү дээ. За ийм магадгүй ийм газар зохион байгуулж ивэл чи өөрөө хуулиараа хориотой тийм ээ. Тэгэхээр энэ хүмүүст одоо энийг сануулгах, шаардлах, хүргүүлэх, болж игэл ингээ болиулах, цагдаад яг албан ёсоор одоо тий одоо юу гэдэг ингээ хандах ийм боломж юм байгаа юм уу? Та ер нь ингэж үзсэн юм уу? Үгүй би энэ юу эсэх байхгүй цагдаа ирээд үзээд энэ зүгээр ямар ч тийм юугүй юм бэ юу лээ ноцтой үйл ажиллагаа байхгүй юм байна гэхээр нь тэгээ цагдаа мэдж байгаа билүү гэж бодсон. Тэгээд дараа нь нэг хэсэг нам байсан. Тэгээ одоо ингээл уран дулаан ороод ирэхээр ингэж байгаа. Би байрны чи эзэн байгаамаа. На урт талын чи түрээслүүлж байгаа. Урт тал гэдэг нь та энэ Нандин спа гэдэг газрыг түрээслүүлдэг үү те? Үгүй тэр Нандин спа надад ерөөсөө хамаагүй зүгээр тэр доод талын тэр бодол байдаг байхгүй юу? Баашин дотор чи төрөл өөрийн юм ажилладаг шүү дээ мэдөө. Буруу судалгаа болоод нааша цаашаа болох үү гэдэг би анхааруулж ярьж байна. Тэр доод талын улсууд чинь бусдаа. Тэр дээгүүч одоо маш олон аж ахуйн байгууллагууд төрөл өөрийн хүмүүс байж байгаа. Наа 50 хүмүүс чинь та нар одоо тэгээд бидний бас нэр үндэнд яаж ингэж болохгүй л дээ. Тэгвэл энэ газар ер нь юу зохион байгуулдаг, дотроо ямар үйл ажиллагаа эрхэлдэг та мэдэх үү? Тэрийг бол би мэдэхгүй шүү дээ. Тийм мэдэхгүйгээр хаалгаар орж байгаа юм чи. Мэдэхгүйгээр хаа тэгээд юу ч хамаагүй түрээслүүлчихдэг гэсэн үг үү? Би манай хүүхэд би өдөрт ойрт нагуулж очиог байна. Тэгээд би тэр эзэнтэй ярьлаа шүү дээ. Чамар тэр дугаарыг нүгж олно шүү дээ. Тэгээд би чамд хараа ингэ ярьж байгаа. Та нар ингэ бус хүмүүсийн зүгээр байж байгаа хүмүүсийн нэр хүнд юм битээ алдаарай. Тэгээд тэр хүмүүстэй нь өөрсөнтэй уч шүрмсийг аваад над цагдаа сэргийлэх хэрэгэн дагуу очиод асуудлыг шийдэж болно. 3 хоног хориодож зодуур дарамтанд дүртэж олон хүнтэй бэлгийн харилцаанд орсон гэх энэ дуудлагын мөрөөр харьяа цагдаагийн албаагч нар ирж охиныг ээжтэй хамт цагдаагийн хилцс рүү авч явлаа. Энэ үйл явдлаас охиныг буруутгахаас илүү гэмт хэргийн ноцтой шинжүүд байгааг үзэгчтэй онцолж анзаараарай. Охиныг массажист гэх ажлын байранд авсан ч тухайн ажлан бусдтай бэлгийн харилцаанд орох ажил байжээ. Энд хуурам эхлэлт явагдаж байна. Түүнийг 72 цагийн хугацаанд ажлын байрнаас гаргаагүй. Түүний зорчих эрхийг хязгаарсан үйлдэлийн шинжүүд ч байна. Тодруулбал явуулахгүй тулд хил амаар доромжилж дарамтлсан, зодож, эрүүл мэндэд халтсан. Мөн түүнтэй ижил ажил хийж буй өөр бусад охид байгааг тэрээр баталж байгаагаас уг байршил биеийн үнэлтийг зохион байгуулж буй үйлдэлийн шинжүүд буюу эрүүл үеийн зүйл заалтуудад тусгагдсан олон ноцтой үйлдэлийн шинжүүд нэгэнд явагджээ.